Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ бид хүүхэдтэй болохын тулд мангасын зүрх иддэг хатан, өөрийн цусаар аврах бөөс тэжээдэг хаан гээд хүний шунал, хүсэл тачааллын хязгаарыг харуулсан хачирхалтай ертөнцөөр аялах болно. 2015 онд гарсан найруулагч Матео Гаронегийн бүтээл Tale of Tales хэмээх dark fantasy, аимшиг, инээдмийн киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэхэд бэлэн боллоо. Хатан хааны түүх Long Trail-ийн хаан тулс. Тэр бол Long Trail-ийн хаан тулсын хатан хаан байлаа. Түүнд бүх зүйл байсан. Гэвч титэм артан сэнтийнхээ ард тэрээр хүнд ч хэлж чадамгүй чимээгүй шаналл тээж явдаг байв. Тэрээр хизээж хүүхэдтэй болох боломжгүй болгодог ховор өвчнөөр шаналж байлаа. Ямар ч имчилгээ, ямар ч гайхамшиг байсангүй. Түүнийг хичнээн их хайр халамж хүрээлж байсан ч тэрхүү хоосон оргисон мэдрэмж хизээж арилсангүй. Хаан түүнд өөрийнхөө амнаас ч илүү хайртай байв. Түүнийг инээлгэхийн тулд хаан бүхнийг хийж байлаа. Нэг өдөр түүний сэтгэлийг сэргээх гэж зөвхөрсөн хаан ордонд циркийн жүжигчдийг авчирдаг. Хэсэг хугацаанд бүх зүйл эд шидийн мэд санагдах боловч удалгүй бүх зүйл өөрчлөгдөнө. Хатан жүжигчдийн дундаас игт жирэмсэн нь мэдэгдэх нэгэн залуу бүсгүйг анзаардаг. Түүний инээмсэглэл тэрхүү мөчид замхарна. Өрөөндөх инээд хөөрн түүнд хизээж байж чадахгүй зүйлийг нь сануулгах, харгас сануулга болон хувирдаг. Сэтгэлээр унсан хатан танхимаас гарч өөрийн өрөөрөөгээ яарангүйн. Өрөөндөө ормогц түүний ой гашуу тесэрдэг. Ваарнууд хагарч таль цуурна. Тэрээр бүрэмсэн сэтгэлээр унаж хямардаг. Хаан түүнийг чимээгүйхэн дагаж орж ирдэг. Тэр хашигдсангүй. Тэр түүнийг буруутгасангүй. Зөвхөн хайраар идгэж чадашгүй шархыг нь ангаахыг хичээн уйлж буй хатнаа зүгээр л тэврийн зогсно. Гэвч яг тэр шөнө хэний ч санаанд оромгүй зүйл тохиолддог. Ордонгийн үүдэнд нэгэн хачирхалтай хүн ирэх ба тэр хаан хатан хоёртой уулзахыг хүсэх бөгөөд өөрийгөө хар шидтэн гэж танилцуулдаг. Тэр тэдний асуудлыг шийдэж чадна гэдгээ хэлнэ. Хаан эргэлзэж чамаас өмнө олон мэрэгжигтнүүд оролдож үзсэн гэж хэлв. Хинэн ч амжилтанд хүрээгүй. Гэхэд шидтэн огтхон ч хойрсонгүй. Тэрээр маш тайвнаар хатан хүүхэд тээх боломжтой. Гэхдээ та бүхэн маш том золиос гаргах ёстой гэж хэлдэг. Хаан огтхон ч эргэлзэлгүйгээр би хатныхаа аз жаргалын төлөө юу ч хийхэд бэлэн хэмээн хариулна. Яг тэр үед шидтэн үнийг нь танилцуулдаг. Энэ ертөнцид тэнцэр бол хууль юм. Хэрв нэг амьдрал шинээр бий болох бол өөр нэг амьдралыг авах ёстой. Хэрв та нар хүүхэдтэй болохыг хүсэж байвал хэн нэгэн чинь амиа залааслахад бэлэн байх ёстой. Ийм байсан ч хаан зөвшөөрдөг. Ингээд шидтэн эцсийн заавраа өгөх ба хаан далайн аимшигт мангасыг агнаж зүрхийг нь суглан аваад ордонд авчрах ёстой. Тэрхүү зүрхийг онгон бүсгүйгээр чануулах ёстой. Мөн хатан далайн мангасын зүрхийг идсэн тэр мөчид шууд жирэмслэх болно гэв. Маргааш нь хаан хар шидтэн заасны дагуу далайн мангасыг агнахаар хөдлөнө. Аз болоход хаан далайн мангасыг нэгэн голд унтаж байхыг нь олж хардаг. Энэхүү боломжийг ашиглан тэрээр түүн рүү дайрав. Далайн мангас ширүүнээр тийжиж эхлэх бөгөөд тэмцэлдэх үеэр сүүл нь хааныг хүчтэй зохиж түүнийг шархтуулна. Эцэст нь хаан далайн мангасыг алж зүрхийг нь сугалж авч чадах боловч агсан шархныхаа улмаас удалгүй амьсгал хураадаг. Хатан далайн мангасын зүрхийг дааванд боож ордонд буцааж авчирдаг. Тэнд тэрээр ордонд ажилдаг онгон бүсгүйд үүнийг өгч чанаж өгөхийг тушаав. Бүсгүй далайн мангасын зүрхийг чанаж эхлэнэ. Гэвч гайхалтай нь түүнд хачирхалтай мэдрэмж төрж эхлэх бөгөөд хэн нэгнийг анзаарахаас ч өмнө тэрээр мөн адил жирэмсэн барчдаг. Дараа нь хатан далайн мангасын зүрхийг идэх бөгөөд эцэст нь тэр ч бас удалгүй жирэмслэнэ. Дараа нь хатан болон үйлчлэгч бүсгүй хоёул яг нэгэн зэрэг хүүхэд төрүүлж байгааг бид хардаг. Хатан эцэст нь өөрийн гэсэн хүүхэдтэй болсондоо хязгааргүй ихээр баярладаг. Одоо бидэнд 16 жилийн дараах үе явдлыг харуулах бөгөөд хоёр хүүхэд хоёул өсөж том болсныг харж болно. Хатан хааны хүүг Илиас, харин үйлчлэгчийн хүүг Жона гэдэг байр. Хатан хаан хүү Илиастайгаа маш аз жаргалтай элбэг хангалуун амьдарч байлаа. Илиас, Жона хоёр нэг өдөр төрсөн бөгөөд тэд яг л ихэр мэд харагддаг байр. Гэхдээ тэд жирийн хүүхдүүд байсангүй.
Тэд хоёулаа далаа мангасынх шиг цав цагаан үстэй байсан бөгөөд далаа мангас шиг усан дор амьсгарч чаддаг байв. Илиас Жона хоёр салшгүй сайн найзууд болжээ. Гисэн хэдий ч Жона үйлчлэгчийн хүү байсан тул хатан хаанд тэдний нөхөрлөл огтхонч таалагдсангүй. Тэр Илиаст ханхүү гэдгийг нь байнга сануулж, тиймээс үйлчлэгчийн хүүтэй найзлах нь түүнд огт тохирохгүй хэрэг гэдгийг үргэлж хэлдэг байв. Гэвч Илиас ихэнхээ үгнээс зөрж Жонатай нөхөрлсөөр л байлаа. Өөр юу ч нэмэр болохгүйг ойлгосон хатан хаан үйлчлэгчийг сүрдүүлж, "Хэрв чи хүүгээ миний хүүгээс холдуулахгүй бол би та хоёрыг хоёуланг нь энэ хаан тулсаас хөөх болно" гэж занал хэлв. Гэвч энэ бүхнийг үл харгалзан Илиас Жона хоёрт энэ нь огтхонч хамаагүй байлаа. Тэд нууцаар уулзсаар л байв. Нэгэн өдөр Жона Илиасын хааны өмсгөлийг өмсөөд ордон дотор алхаж байдаг. Хатан түүнийг Илиас гэж андуурн дуудах болно. Гэвч удалгүй тэрээр энэ хүү Илиас биш, харин Жона болохыг ойлгодог. Үүнийг мэдсэн хатан хааны уур хилэн бадарч галзуурах шахам уурлана. Тэр шөндөө Жоног нууц гарцаар ордноос сэмхэн гарах үед хатан хаан түүнийг отож байгаад дайрдаг. Жона арайхийн моторч зүхтах боловч тэр үед энэ хаан тулсад цаашид үлдэх нь аюултай болсныг бүрэн ойлгодог. Маргааш нь ээжийнхээ амар тайван байдгийн төлөө Жона хаан тулсыг орхин явахаар шийдэж, Илиас түүнийг зогсоохын тулд чадах бүхнийг хийж оролдов. Үүнийг харсан Жона Илиасыг нэгэн модны үндэс рүү дагуулж очоод ходог гарган нэг үндсийг нь зүсв. Үндснээс ус хондарч эхэлдэг. Жона түүн рүү зааж, "Өдөр бүр энд ирж энэ усыг харж байгаарай. Ус тунгалаг байвал намайг сайн байна гэж бодоорой. Харин ус буйлангартвал намайг аюулд орж гэж ойлгоорой. Хэрв ус бүрмсэн ширгвэл миний амьдрал дууссан гэдгийг мэдээрэй" гэж хэлдэг. Одоо Жоног явснаас хойш олон хоног өнгөрсөн байх бөгөөд Илиас өдөр бүр мод руу очиж усыг шалгасаар л байлаа. Нэгэн өдөр тэрээр ус бүлэнгэрдсэн байхыг орж харав. Жоног аюулд орсонд итгэлтэй болсон Илиас хатан хаанд юу ч хэлэлгүйгээр түүнийг хайхаар замд гардаг. Олон өдрийн эрэл хайгуулын эцэст Илиас Жоногийн шин гэрт хурж очиод тэнд тэр Жоног гэрэлсэн болохыг олж мэддэг. Тэндхийн хүмүүс Илиасыг Жонатай андуурна. Мөн Жоног 5 хоногийн өмнө ой руу яваад түүнээс хойш эргэж ирээгүйг Илиас мэдэж авдаг. Үүнийг сонсмогцоо Илиас түүнийг олохоор ойн гүн рүү зориглон орно. Харин энэ үед ордонд хатан хаан Илиасыг хаанаас ч олж чадахгүй маш их санаа зовж түгшиж эхэлдэг. Өөр ямар ч аргагүй болсон хатан хар шидтэн рүү хүм илгээж хүүгээ хаан байгааг асуудаг. Хар шидтэн: "Таны хүү найзыгаа хайхаар явсан. Та Илиас Жона хоёрыг салгахыг хүсэж байгаа ч энэ боломжгүй зүйл. Хэрв та үнэхээр тэднийг салгаж хүүгээ ирээдүйн хаан болгохыг хүсэж л байвал өөрийгөө залиаслах хэрэгтэй" гэж хариулв. Үүнийг сонссон хатан хаан өөрийгөө залиаслахыг зөвшөөрч хар шидтнийг даган явдаг. Нөгөө талд Жона шархтаж нэгэн агууд гатсан байв. Гинт нэгэн мангас нисэж ирээд түүн рүү дайрч эхэлнэ. Яг энэ мөчид Илиаст Жоногийн хашгирах дуу сонсогдож, агуу руу яаран гүйж очиод Жоног аврахын тулд тэрээр илдээ суглан мангасыг цавчиж амийг нь тасалдаг. Гэвч тэрхүү мангас нь хатан хаан өөрөө байсан бөгөөд тэр Жоног хөнөөхөр ирсэн байсныг бид олж мэддэг. Илиас юу ч мэдээгүй байхдаа өөрийнхөө төрсөн эхийг хөнөөчихсөн байлаа. Үүний дараа Илиас Жоног гертэн буцааж хүргэж өгнө. Дараа нь тэрээр өөрийн хаан тулсдаа эргэн ирж, ээжийнхээ хүслийг биелүүлэн хаан ширээнд сууж, улсаа удирдах эхэлдэг. Одоо Стронклифийн хаан тулсад үйл явдал шилжих бөгөөд тэнд хүсэл тачаал хаан ширээг эзэгнэж, хаан нь зөвхөн цэнгэл жаргалаар улсаа захирдаг байв. Тэр маш борчимгүй нэгэн байлаа. Өдөр бүр архи ууж, өөрийгөө хүүхнүүдээр хүрээлүүлж, түүнийг баясгах шин үзэсгэлэнтэй охтыг үргэлж хайж явдаг байв. Нэгэн өдөр хаан ордны ойролцоох нэгэн байшингаас дуулах охины дууг сонсдог. Түүний хоолой үнэхээр уянгалаг, сэтгэл татан байсан тул хаан шууд л ховстуулах мэт болно. Хаан түүнийг үзэсгэлэнтэй, залуухан бүсгүй байгаа гэж төсөөлнө. Тиймээс хамгийн түрүүнд түүнд бэлэг болгон хүзүүний зүйлд илгээв. Дараа нь тэр байшинд нь өөрөө очихоор шийддэг. Гэвч түүнийг очих үед тэнд ямар ч залуу бүсгүй амьдардаггүй болохыг бид хаана
Харин түүний оронд Дора, Имма хэмээх хоёр хөгшин эгч дүүс тэр байшинд амьдардаг байлаа. Дора залтай, амин хувиа хичээсэн нэгэн байсан бол Имма энгийн бөгөөд цайлхан сэтгэлтэй нэгэн байв. Хамгийн хачирхалтай нь тэд хөгшин харагддагч хоёулаа яг л залуу бүсгүйчүүд шиг уянгалаг, сайхан хоолойтой байсан юм. Хаан тэдний хаалгыг тогшиж онгойлгохыг шаардна. Энэ нь Дора, Имма хоёрыг маш их сандралд оруулдаг. Учир нь хэрэв хаан тэднийг залуу охид бус хөгшин эмгэд болохыг мэдвэл тэдэнд юу ч хийж мэдхээр байлаа. Хэсэг хугацаанд бодсны эцэст Дора дотроос хаанд хандан. 7 хоногийн дараа эргээд ир. Би танд зөвхөн нэг хурууга харуулъя гэж хэлв. Хаан Дораг зүгээр л ичиж байна гэж бодсон тул 7 хоногийн дараа эргэж ирэхийг зөвшөөрдөг. Дараа нь Дора халуун усанд урамл буцалгаж хурууга үзэсгэлэнтэй болгон гэж найдан тэхүү хандаа нэг хуруундаа түрхэж байгаа нь гардаг. Гэвч тэр хижнээ хижээсэн ч түүний хуруу хөгшин эмгэний хിവэрэл харагдаж байлаа. Харин энэ үед Имма бүтэн 7 хоногийн турш зүгээр л нэг хурууга амандаа хүлхэж байв. Гайхалтай нь түүний хуруу толгор, зөөлөн бас үзэсгэлэнтэй болсон байдаг. 7 хоногийн дараа хааныг буцаж ирэхэд Дора өөрийнхөө биш Иммагийн хурууг түүнд харуулв. Хурууг харсан хаан бүр ч илүү хостоолох мэт болно. Тэр өөрийн ирэхгүй түүнд татагдж тэсэж чадхаа байдаг. Тэр Дорог царайгаа харуулахыг шаардах боловч үүнийг сонсмогцоо Дора, Имма хоёр дахин сандарч эхэлдэг. Учир нь хэрэв хаан тэдний жинхэнэ дүр төрхийг харуул тэднийг шууд л хөнөөх байлаа. Тиймээс Дора хаанд би ордонд очие. Гэхдээ та миний нэг хүслийг биелүүлэх ёстой. Би шин харавхад очих болно. Харин ордонд ямар ч лаа асаагаагүй байх ёстой шүү гэж хэлв. Хаан түүний болцлыг зөвшөөрдөг. Дорог ордон руу явхаас өмнө Имма түүнд туслахыг хичээж хааныг түүнийг хөгшин эмгэн гэдгийг мэдчихгүй байх гэж найдан Дорогийн өвчлөөцөн ярсыг цавуугаар нааж татаж өгдөг. Тэр шин нэгэн хамгаалагч Дорог ордон руу хөдлөн хүргэж өгөв. Түнэр харанх үед хаан түүнтэй шүнийг өнгөрөөдөг. Гэвч маргааш өглөө нь хаан Дорог үнэндээ хөгшин эмгэн болохыг нь олж мэддэг. Үүнийг мэдсэн даруйдаа тэрээр галзуурах шахам уурлаж хилэгнэнэ. Тэрээр тэр даруй хамгаалагчдаа дуудаж Дорог цонхоор гаргаж шидэхийг тушаадаг. Гэвч аз босоход Дора модонд тээглэн унаад амьд үлддэг. Яг тэр мөчид нэгэн шулам ид шидийн мэд гарч ирээд Дорог зөөлхөн өргөж огч унтуулаад түүнтэй хамт алга болдог. Хэсэг хугацааны дараа Дора сэрэхтээ өөрийгөө залуухан маш үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирснаа олж мэднэ. Энэ үед хаан ой данд явж байдаг. Аяллахаа үеэр тэрээр залуу үзэсгэлэнт Дорог олж хараад анхны харцаар л дурладаг. Тэр түүнийг ордондоо авчирч хатнаа болгохоор шийднэ. Дора өөрөө ч яаж ийм үзэсгэлэнтэй бүсгүй болж хувирснаа огтхон ч мэдэхгүй байлаа. Хормондоо тэр Иммаг урьж бүр түүнд маш үнэтэй дайшинзыг бэлэг болгон илгээдэг. Имма ордонд ирэхдээ Дорог таньдаггүй. Учир нь тэр одоо тисөөр, залуу бас үзэсгэлэнтэй харагдаж байв. Дора Иммад бүгдийг тайлбарлаж би өөрөө ч яаж залуучснаа мэдэхгүй байна гэж хэлнэ. Гэвч Имма Дорагаас дахин шалгааж яаж залуучсныг нь асуусаар байлаа. Эцэст нь цөхөрсөн Дора уурлан би арьсаа өвчүүлсэн юм гэж хэлж орхидог. Түүний үгийг шууд утгаар нь хүлээж авсан Имма үүнд нь итгэжхөв. Тэр нэгэн дахин дээр очиж бэлгэнд авсан дайшинзныхаа үнэт чулуунуудыг өгөөд оронд нь нэгэн зүйл хүсв. Тэр түүнээс өөрийнх нь арьсыг өгчөж өгөхийг гуйдаг. Үнэт чулуунд шунсан дахин Иммаг ойн гүн рүү дагуулж яван модноос хүлж үнэхээр л түүний арьсыг амьдаар нь өвчдөг. Дараа нь бид цусанд хутгалтаж арайхийн амьд үлдсэн Имма ордон руу гуйвн алхаж байгааг хардаг. Энэ үед түүний дүр төрх үнэхээр аимшигтай болсон байлаа. Харин ордонд шоломын дороод хийсэн эд шид аргиж эхлэх бөгөөд тэр дахин хөгшөрч эхэлдэг. Юу болж байгааг ойлгосон Дора ордноос чимээг үхэн зогтнодно. Одоо хайхилсын хаант улсад үйл явдал шилжих бөгөөд хаант улсад нэгэн хажирхалтай бөгөөд хүчирхэг хаан ганцаараа улсаа захирч байлаа. Түүний эхнэр болох Хатан хаан аль хэдийнэ нас барсан байр. Одоо тэр амьдрагт нь үлдсэн цорын ганц эрдэн болох охин Виолеттигийн амьдарч байлаа. Виолет гоо үзэсгэлэн уянгалаг хоолоогоороо хаант улс даяар алдартай байв. Тэр залуухан дэгжин бөгөөд хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байлаа.
Нэгэн өдөр хаан Виолетийн дуулахыг сонсож байтал гинт түүний гарт нэгэн бөөс бууж цусыг нь сорж эхэлдэг. Гайхалтай нь хаан түүнийг няцалж алахын оронд маш баяртайгаар өөрийнхөө цусаар хооллохыг зөвшөөрдөг. Дараа нь тэр бөөсийг өрөөндөө авчран шилэн хайрцагт хийж тэжээнэ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хаан эргэн тойрныхоо бүх зүйлийг үл тоомсорлон зөвхөн тэр бөөсөндөө улам бүр автаж галзуурах шахам дурладаг. Тэр бүр өдөр бүр өөрийнхөө цусаар түүнийг хооллож эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөс ердийн бусаар томорсоор байв. Одоо Виолет гэрлэх насанд хүрсэн ч хаанд энэ нь огт хамаагүй бололтой байлаа. Түүний анхаарал зөвхөн өрөөндөө нууцаар тижээж буй бөөсөндөө л бүрэн төвлөрч байв. Гэвч нэгэн өдөр бөөс өвдөж үхдэг. Сэтгэлээр маш их унсан хаан түүний арсыг өвчнө. Дараа нь тэр Виолет дээр очиж "Чамайг амьдралын хантай болгох цаг нэрлээ. Би ордонд нэгэн тэнцийн зохион байгуулах болно" гэж хэлв. Виолетэд энэ нь хачирхалтай санагдсан ч зөвшөөрдөг. Тэнцэн эхэлж хаан бөөснийхөө арсыг хүмүүст танилцуулна. Тэнцэний даалгавар нь. Энэ ямар амьтны арс болохыг зөв таасан хинч бай Виолетийн гарыг гууж түүнтэй гэрлэх эрхтэй болно. Олон эрчүүд ар араасаа таахыг оролдох боловч хэн ч зөв хариулж чадсангүй. Тэгтэл нэгэн аимшигтай, мангас мэд дүр төрхтэй ир гарч ирэв. Түүний тэнд байгаа нь л Виолетийг айдас давтуулж байлаа. Охин нь хичнээн айж байсан ч хаан түүнийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг. Өнөөх ир арсыг үнэрлээд л шууд хариулв. Энэ бол бөөсний арс байна. Хаан Виолет хоёр хоёулаа шоконд орох ба. Хаан хэнийг ч энэхүү үннийг тааж чадахгүй гэдэгт бүрэн итрэхтэй байсан юм. Виолет эцгээсээ өөрийг нь ийм аимшигтай хүнтэй явуулахгүй байхыг гуйж ойлгох боловч хаан "Би өгсөн амлалтаасаа буцаж чадахгүй" гэж хариулв. Өөр ямар ч сонгогдгүй болсон Виолет тэрхүү аимшигт дэрийг даган явхаас өөр аргагүй болдог. Тэр түүнийг уулын оройд ирэх нэгэн агуу руу холж ирж аваачна. Тэнд Виолетэд өдөржин уйлж цөхрөхөөс өөр хийж чадах зүйл байсангүй. Нэгэн өдөр эрийг анд явсан хаагуур Виолет ойрогцох толгод дээр нэгэн эмэгтэйг олж хардаг. Цөхөрсөн Виолет түүн рүү хашгирч бүх зүйлийг ярьж өгнө. Өнөөхөр эмэгтэй нөхөр хүүгүүдээ цуглуулan ирж тэд ос ашиглан Виолетийг аврахаар төлөвлөдөг. Тэд түүнийг дээш нь татах гэж байтал өнөөх мангас ир боцож ирээд тэднийг зогсоохыг оролдоно. Аз болоход тэд яг цагт нь олсыг тасалж амжснаар тэр ир уулнаас ундаг. Виолет итгэл найдвар тээсээр тэдэнтэй хамт зүхтэн. Гэвч удалгүй өнөөх аимшигт дүр төрхтэй ир иргэн ирж Виолетээс бусад бүх хүнийг хөнөөж орхидог. Одоо зүхтах ямар ч аргагүй болсон Виолет түүнд хайртай дүрсгэж түүнийг чангаар тэвэрнэ. Энэ нь мангас ирийг тайвшруулдаг. Тэр түүнийг мөрөн дээрээ суухыг хүснэ. Яг тэр мөчид Виолет хутаг гаргаж ирэн түүний хоолойг хэрчиж эцэст нь түүнийг хөнөөж чаддаг. Дараа нь бид Виолет өнөөх аимшигт дэрийн тасдсан толгойг барьсаар ордонд иргэн ирж байгааг харна. Тэр түүнийг эцэгтэй харуулад "Энэ бол таны надад сонгож өгсөн хүн" гэж хэлдэг. Ингэж хэлээд тэр ас хортол уйлж гарна. Үүнийг харсан хаан хийсэн үйлдэлтэй гүнээ гимшиж түүний өмнө өвдөг сүгдэн уучлал гуйдаг. Төгсгөлд нь хаан Виолетийг шинэ хадан хаанаар өргөмжлөнө. Ингээд киноны үйл явдал өндөрлөдөг. Илүү олон сонирхолтой киноны товчлолыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл манай сувагт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.